За зөвштэй өнөөдрийн мэндийг хүргэе. Зочны цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдрийн маань зочноор Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дараа зохиотор өргөд оролцож байна. За танд орон төргий. За баярлалаа. Та хүн ч гэсэн ажлын амжилт хүсье. За сүүлийн үед ер нь нутгийн зөвлөл Улаанбаатар дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөл ер нь ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ талаараас яриагаа хэлье. Ер нь Дорнод аймгийн нутгийн зөвлөл ер нь улс оронд энэ төрлийн бас байгуулах хэрхэн яаж ажилддаг гэдэг дээр нэлээд дүгнэлт хийж тэгээ ер нь одоо Монголын нийгэм төрлийн бас байгуулах ялангуяа нутгийн зөвлөл бол нэг л хэв загвараар ажиллаж байна гэдэг дээр шүүмжлэлтэй хамт дүгнэлт хийж тэгээд ер нь одоо нутгийн зөвлөлийн ажлыг шинэ бодлого зохион байгуулалтаар хийгээд эхлээд ер нь жил гарсан болчлоо. Одоо энэ хугацаанд бол бид нэлээд томоохон ажлуудыг одоо хэрэгжүүлсэн. Тухайлбал одоо хүний хөгжлийг гол нь одоо анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл дорночууд бид бие биенийг одоо дэмждэг, тийм ээ? Хүний хөгжлөө дээдэлдэг, хүний хөгжүүлсэн одоо улс орон, газар нутаг орон хөгждөг гэсэн ийм концепцээр ажиллаж байгаа. Тийм учраас одоо 12 жилийн одоо ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгссөн хүүхдүүдийн дунд хамгийн одоо өндөр оноо авсан 800 оноо авсан тийм хүүхдийг одоо шалгаруулах ийм одоо тэтгэлэгт 2 сая төгрөгийн тэтгэлэгт арга хэмжээ зохион байгуулсан. Энд бол одоо эцэг эхчүүд маш их санаачлагтай оролцсон, багш нар санаачлагтай оролцсон. Хүүхдүүдээ ер нь одоо өндөр оноо авахын төлөө бас бэлтгэдэг болсон. Энэ нь бол нэг талаас дорноччууд бид оюунлаг гэдгийг одоо бас харуулах. Эртээр үеэс цэцэн хааныхан бол одоо цэцэд мэрэгдийн нутаг учраас ер нь энэ улс орны хөгжлийг тухайн цаг үедээ энэ цэцэн хааныхан буюу зүүн хязгаар нутгийнхан авч явж исэн. Энэ Монголын түүхэнд одоо бий болсон, үүсэж одоо хөгжсөн энэ цаг үед хамгийн одоо оргил үед бол цэцэн хааныхан бол одоо нэлээд гол оройлыг гүйцэтгэж тэр одоо 13 дугаар зуун тийм ээ Чингис хаан маань ямар одоо хүчрхэг байлаа. Мөн одоо 1911 он байна, 1921 он байна, 1990 он байна. Энэ бүхэнд одоо цэцэн хааныхан оройлон оролцож ирсэн. Ийм түүхтэй артам. Тийм учраас бид одоо энэ түүхт артамныхаа бахархлыг бий болгохын төлөө нутгийн зөвлөл одоо нэлээд ажлуудыг зохион байгууллаа. Үүний дотор одоо бид нар уйлмхийн хөшөө босгосон. За энэ уйлмхийн хөшөөг анх одоо ардын жүжигчин Инг тайван Хинтээ аймагт одоо ер нь босгоно гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд энэ нутгийн зөвлөл урд нь одоо сайн цаггүйч гэсэн энэ уйлмхийн хөшөөг бол босгох ёстой юм аа. Энэ одоо уйлмхийн одоо төрсөн нутаг бол одоо уйлмхийн одоо өвлчөө бол Баян улс өмнөд байдаг. Тэнд одоо зохицуулаар барих ёстой гэдэг санаачлагыг бол бас л одоо ярьж ирсэн эрдэмтэн судлаачтай. Энэ одоо зохицуулаар бол мэдээж одоо баригдана. Мөн одоо яг энэ үед бол бид тэр Инг тайвантай яриад ер нь одоо уйлмхийн төрсөн нутагт нь уйлмхийн хөшөөг босгох ёстой юм байна гэдэг ийм санаачлага төрсөн юм байна. Тэгээд энд бол одоо дорночууд бид бүгд л одоо санаа нээлж ялангуяа нутгийн зөвлөлийн удирдлагууд те бүх сүмдүүдийн удирдлагууд бид хамт олон бас босхон зүйтэй юм аа. Тэгээд бид нар үдэл тогтолтын талбай дээр босхон зүйтэй юм. Одоо бусад одоо аймагуд бол зөвхөн нэг дандаа нэг хаалга байдаг. Бүгдээрээ нэг ижлэхэн хаалга. Тэгэл одоо хаалга нь өөр өнгөтэй байх юм, өөр хэлбэртэй байх юм уу гэдэг талаас хараад байх биш. Ер нь өөрөнгөц маягаар шийдье гэж шийдсэн юм байна. Тэгээд хинтийчүүд бол одоо өөрийнхөө өндөрхөн хотыг бол Чингис хаан хот болгосон. Тэгвэл одоо бид нар Чингис хааныг төрүүлсэн одоо хамаг Монголын ижи буюу одоо их хадуудыг төрүүлсэн ээжийг одоо бид босгох зүйтэй юм аа. Тэгээд бүх монголчууд эхчүүдэд зориулж дорнодын одоо дорнод тал нутгийн эхчүүдэд зориулж анх удаах одоо уйлмхийн 12 м өндөр ийм одоо хөшөөг босгосон юм байна. За энд одоо би бас нэг зүйл дээр одоо нутгийн удирдлагуудаа бас баярал талхснаа илэрхийлэх ёстой гэж бодож байна. Энд бол одоо аймгийн удирдлагууд болон мөн сумын удирдлагууд, хэрэлэн сумын засаг даргын тамгын газар энд маш санаачлагтай ажиллаж ер нь одоо цаашдаа энэ уйлмхийн хөшөөг одоо тэр орчмыг одоо догчуулж цэцэрлэгт
одоо саад болгох тийм ээ цэцэрлэгт одоо хүрээлэн болгох. За мод тарих ийм одоо ажлыг санаачилж тэгээ мөн одоо Хэрлэн сумын засаг даргын санаачилгаар 3 сарын 22-нд 6 сарын 22-нд 9 сарын 22-нд 12 сарын 22-нд одоо бүх одоо 108 эхчүүд сүүн цацал өргөдөг ийм одоо уламжлалыг татая. Өөрөөр хэлбэл одоо Монгол их хүн бол дандаа одоо сүүнийхээ дээжийг өргөдөг. Тийм учраас одоо энэ уламжлалыг цаашд өргөжлүүлэх гэсэн энэ сайхан санал санаачлалыг одоо үнэхээр одоо талархаж хүлээж авч байгаа. Ер нь одоо монголчууд бид, дорночууд бид бие бинийгээ дэмжийе. Энд бол одоо ямар нэгэн одоо байгууллага, хамт олон, нам, улс төр биш. Өнөөдөр бол одоо төрийн бус байгууллагын хэмжээнд бол энэ одоо өөрийнхөө хөшөөгөөр цаашаа дамжаад бие бинийгээ дэмждэг. Тэгэд зөвхөн одоо 108 их одоо тухайн үед сүрэх биш. Бүх одоо дорнч даяараа айл өрх бүхэн яг тэр морин цагт одоо 3 сарын 22 байна, 6 сараар энэ цаг мөчид бол морин цагт бүх ээжүүд гэрээсээ одоо сүргий. Ингээд дорнчууд бүгдээрээ одоо энэ дорнт нутгийнхаа хөгжил цэцгэлэлд сайн сайхан хүн ардынхаа эрүүл мэнд сайн сайхныг мөрөөдөж тэг хүсэж ингэж одоо цацал сүн цацал өргөж яа гэсэн ийм арга хэмжээ зохион байгуулаад уламжлагдаад эхэлжлээ. За энэ бол одоо маш одоо чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж үзэж байгаа. Улаанбаатар хотод Дорнодаймын нутгийн зөвлөлөөр нь за аймгийнхаа нутгаар нь удирдлагуудаа ингэж хамтарч одоо ажиллах үйл ажиллагаанд сайжирсан үүнээс харагдаж байна. За мөн дээрээс нь ер нь Улаанбаатар хотод байгаа одоо Дорнодаймын уугуул иргэдэд маань одоо нааша аймаг руугаа одоо эрхэн санаа зовж ямар үйл ажиллагааг чиглүүлж хамтарч ажилладаг. Одоо Улаанбаатарт ер нь манай аймгийн одоо уугуул хүмүүс ямар одоо томоохон ажил үрийг гүйцэтгэж нутгийн зөвлөлтөд яаж хамтарч ажиллаж байна? Тийм, ер нь бол нутгийн зөвлөлийн гол ажил бол энэ шүү дээ. Ер нь одоо Улаанбаатар хотод байгаа болон бусад одоо аймаг хотуудад байгаа Дорнод аймгийн харьяат иргэдийн одоо сэтгэл санааг нэгтгэх, нутаг оргоныгоо одоо ямар нэгэн бүтээн байгуулах ийм боломжийг олгох гэж. Бие биендээ боломж олгоё. Эрх чөлөөтэй тэр бол одоо бүгд л одоо хүн бүхэн хийх тийм боломжтой болгоё. Энд бол одоо эрдэмтэн судлаачид, за спорт урлагийн одоо тамирчид тийм ээ мөн одоо оюутан залуучуудын одоо сэтгэлгээг ер нь одоо бие бинийгээ дэмждэг гэсэн сэтгэлгээг л гол бий болгоход оршиж байгаа. Тэгжүүч одоо нутгийн орондоо юм хийж бүтээнэ. Тэгэхгүй бол биднэрт бол одоо монголчуудад нэг сул тал бий. Тэр нь бол одоо цуснд нэ. Өөрөөр хэлэх юм бол бид нар одоо зөвхөн өвлжөө, миний өвлжөө, миний хаварчаа, миний намарчаа гэх ингээд дандаа өөрийгөө бодсон тийм сэтгэлгээ бий байсан. Тэгэхээр бид энийг өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл бид ерөөсөө нийтлэг нэгнийхэн төлөө л явдаг. Хэрвээ одоо ингээд орон сууцнд байхад нэг босоо шугамд гэмтэгтэл тэр босоо шугамыг ганцхан тэр айл одоо өөрөө засварлах биш. Энэ асуудлыг бүр тэр орцоороо тэр байшингаар одоо энэний төлөө явдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн оролцоо бий болгодог. Дорночууд ихтэл одоо ямар нэгэн асуудалд хамтдаа байдаг, хамтдаа хөгжүүлдэг, хамтдаа бие бинийгээ дэмждэг ийм л тогтолцоороо оруулах гэсэн тийм сэтгэлгээг бий болгох. Өөрөөр хэлбэл биднэрт бол сэтгэлгээний өөрчлөлт. Энийг дорночууд бид хийх ёстой. Тийм ч учраас Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн ураа бол хүчрхэг дорнотын төлөө хамттай гэж. Тэгэхээр бид мөрөөдлөө их том мөрөөдөх ёстой. Өнөө маргаашаар биш, том мөрөөдөж өнөөдөр монголчууд биднэрт би бол одоо юу гэж боддог зөвхөн одоо ингээд зүүн хязгаар нутагт төрснөөрөө гэдэг юм уу? Тэгээд зүүн хязгаар нутгийн хүн гэдгээр хандахгүй. Ер нь Монгол улсын хөгжил хаана вэ? Эхлээд тэрийг харах хэрэгтэй. Монгол улсын хөгжил бол Дорнод аймаг, зүүн хязгаар нутаг. Тэгэхээр зүүн хязгаар нутаг ихтер дэд бүтсэн хөгжижсэн 20 гаруй жил болсон энэ аймаг цаашдаа яаж хөгжих гэдэг байдлаар бид нар одоо хөгжлийнхаа бодлогыг гаргах хэрэгтэй. Өнөөдөр яг ингээд 15 он хүртэлх тийм ээ 15 жилийн цогц бодлогыг бол Дорнод аймаг зүүн хязгаар нутагт тэр одоо цогц бодлого бол хэрэгжихгүй шүү дээ. Хэрэгжиэг нь хэний буруу юм? Бидний л буруу шүү дээ. Тэгээд тухайн үед одоо ажиллаж ирсэн удирдлагууд байна тийм ээ тухайн үед ажиллаж ирсэн их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд байна. Тэгээд одоо иргэн бид одоо хариуцлага хамт хүрэх хэрэгтэй байхгүй.
Тийм учраас энийг бид нар заавал одоо хийж чадаагүй мө гэхээс илүү хийж чадахын төлөө бид нар явах хэрэгтэй. Тийм учраас Дорнот аймгийн нутгийн зүйл бол Улаанбаатар хотод байгаа иргэд бид өнгө санаа сууж байна. Нэг иргэн хөгжих юм бол цаашдаа хөгжинэ гэсэн ийм одоо концепцээр л бид ажиллаж байна. Таны хувьд одоо сахны хүртэл төрөмчийн орон дараагаар ажиллаж ирсэн. Тэгээд ажлаа ер нь яагаад өөрчлөх шалтгаантай болов? Тухайн үед үйл ажиллагаа ямар байсан? Яг төрөмчийн орон дарга гэдэг бол маш том хариуцлагатай ажил. Төрийн ажил энэ нь одоо төрийн хар хүн хийх л ажил шүү дээ. Тэ. Өөрөөр хэлэх юм бол товчонтой хэлэх юм бол төрөмчийн ороо гэдэг бол улс орон даяар энэ өмчийн одоо харилцааг зохицуулж яадаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиараа зохион байгуулагдсан. Тэнд ч одоо төрийн өмчийн хороо гэж 11-р бүлэгт нь бол бүхэл бүтэн тэр бүлэгт зохицуулагдсан төрийн өмчийн хороо институт болтлоо хөгжсөн ийм байгууллага байхгүй юу. Тийм учраас одоо нийт одоо улсын хэмжээнд 12 онд гэтэл 14 их найд төрийн өмч тоологдсон. Тэгээ олон улсын практикт харж байхад бол ер нь зарим улсууд туйлширдаг. Төрийн өмчгүй бай гэж нэг хэсэг туйлширдаг тийм ээ. Нэг хэсэг төрийн өмчтэй бай гэж туйлширдаг. Тэгэхээр энэ харьцаантай зохицтой харьцаантай байгаа. Тэгээд ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнуудыг судалж үзсэн. Энд бол хамгийн одоо тохиромжтой тийм улс орн бол Франц улс байсан. Намайг судалж яхад. Тэгээд Франц улс бол 1825 онд өмчөө тоолчихсон. 1960 онд бүх өмчөө хувьчлаад үзчихсэн. Одоо тэр бүх процессыг давцсан байхгүй. Одоо төрийн өмч нь бол зохистой харьцаагаар байна. Өөрөөр хэлбэл одоо 70-30 харьцаатай ч гэдэг юм уу те 80-20 харьцаатай ч гэдэг юм. 70-80% нь хувийн хөвшил, 20-30% нь төрийн өмч. Тэгэхээр хуучин нийгмийн өмч бол хөдөлшгүй өмч байсан. Тэгвэл өнөөгийн зах зээлийн нийгмийн өмч бол хөрвдөг, өөрчлөгддөг, хувьчлагддаг, тэгээд аривждаг байх хэрэгтэй. Тэгтэл манайхын төрийн өмчийг бол аривждаггүй маягтай ойлгочихсон. Өөрөөр төрийн өмчөөс хулгай хийж болдог гэсэн тогтолцоо нэг хэсэг явцсан. Эзэнгүүдүүлдэг, тэгээ хулгай хийдэг. Тэгээ төрийн өмчөөр баяждаг, компаниуд нь баяждаг, хувь өмч баяждаг, хэд дахин өндөр үнээр авдаг. Тэгэхээр надад маш том хариуцлага ирсэн. Өөрөөр тэр хариуцлагын үндсэндээ би одоо тэр тогтолцоог нэг бол эвдэх. Нэг бол долгонох. Өөрөөр тэр хуучин тогтолцоогоор нь явуулах. Тэгээд хэнийг нь дарах долгоноод чимээгүй ингээд яваад байгаа. Ийм л хоёр зам байсан. Тэгээд энэ замын мөрийн хариуцлагатай би эрсдэлтэй замыг би сонгосон. Өөрөөр хэлбэл хулгай хийгээд байгаа төрийн өмчийг үнгүүдүүлээд байгаа тогтолцоог эрс өөрчлөе. Өөрөөр хэлбэл төрийн өмчт компаниуд ашигтай ажиллая. Тэгээ хоёр дүн шинжилгээ хийгээд мониторинг хийгээд ашигтай ажиллуулах тийм тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл би шөнө өрөөч гэсэн төрийн өмчийн компаниуд төр бүр шөнө 12 сард хүртэл одоо шөнө төрийн өмчийн компаниг очиж үзнэ гэхээр усуд гайхаад байдаг байхгүй. Энэ юуг нь үсэх гэдэг шөнө одоо ажилтан байхгүй байхад юу үзээд байгаа. Өдөр чинь би чи инженер хүн байхгүй. Тэгэхээр шөнийн ээлж нь яаж ажиллаж байгаа. Тэр ноором нормитовоор ажиллаж байгаа юм уу? Тийм ээ? Горим журмаараа ажиллаж байгаа юм. Тэнд ажиллаж байгаа ажилт нь өөрөө энэ хөдөлмөр хамгааллын хувцс нь одоо тохирсон хувцс байна уу? Усны гутал ихтэл зөвхөн нэг ус туулдаг гутал биш. Ямар нэгэн хүнд юм унахад энэ одоо юун дээр үзүр дээр нь төмөр бүрхөвчтэй унахад хөлн бяцрахгүй. Шивэл энийг л хөдөлмөр хамгааллын хувцс гэж хэлээд. Давчхантай л. Гэхдээ тэрийг үзэх хэрэгтэй байхгүй. Тэгээд төрийн өмчийг одоо үнгүүдүүлдэг энэ тогтолцоог өөрчлөлт ирэхдээ хэн нэгэн таалагдав. Хэн нэгэн одоо дээд удирдлага таалагдахгүй шүү дээ. Үнгүй явж байвал үнгүүдэд юм уу төрийн өмчөө одоо өмчнө гэд замбраагүй байх тутам хүн одоо тэр замбраагүй газар бол төрийн өмчийг орогч хулгайлдаг юм ба шүү дээ. Төрийн өмчийг чинь. Тэгэхээр бид энэ тогтолцоог өөрчилсөний төлөө Цогтбаатар гэдэг хүн энэ мессен дээр ажиллах ёсгүй байна гэсэн л явсан. Тэгээд одоо нэг одоо юу би жишээг их товчхон нуртан зүйтэй гэж бодож байна. Энэ гам бөмбөлөг гэж одоо тийм бизнес байсан. За энэ гам бөмбөлөг одоо та нар мэдж байгаа олон ч хүний нэр хаяг ордог. Тэгээ гам бөмбөлөг бол Эрдэнэт төрөл 2000 тонн хэрэгтэй. Биш 20,000 тонн. Түүний 10,000-ыг Хятадаас нийлүүлдэг, 10,000-ыг Оросоос нийлдэг. Одоо бүр юм зохицсон тогтолцоотой бизнес биш шүү дээ. Тэгээд тэнд одоо ингээд над чиг юм цагаан захтантай улсууд тэнд 8 хийдэг.
Жинхэнэ одоо бизнесүүдийг наймаа хийх боломжийг хаачихсан. Тэгээд тэр яадгүй хөтөр тэр наймаагаараа амьдарч байдаг хэсэг гэр бүл одоо баяжж идэг ийм тогтолцоог зогсоосон. Энд ямар ашиг гарсан гэхээр төмөрлөгийн үйлдвэр Эрдэнэт үйлдвэрийн хооронд нь гэрээ хэлгээд тэрний ашигаар одоо Эрдэнэт үйлдвэр жилдээ 4 сая $10 хэмжиж нэг жилд. Дархны үйлдвэр бол цэвэр ашигтай ажиллаад ирсэн. Ингэхдээ энэ хоёр төрлийн өмчин компани хоёулаа алдагдaltaй ажиллаж ирсэн, ашигтай ажиллаад эхэлж байна. Дотоодосоо нийлүүлээд. Тийм, дотоодосоо нийлүүлээд. Тэр боломжийг олгоод өглөө шүү дээ. Гадагшаа урсчихсан валютыг дотооддоо аваад үлдчихэж байна. Тэгээд ингээд аваад үзэхэд одоо $4 сая гэдэг нь бага тоогоор хэлээд шүү дээ. Ингээд үзэхэд 20 жил ингээд явъя, 25 жил явъя гэхдээ $80-100 сая гадагшаа алдсан. Хэрвээ бид одоо нэрийг аваад үлдсэн бол өчнөн зам, өчнөн сургууль, цэцэрлэг одоо энэ сургуулиуд дээр чинь одоо байр одоо хүрэлцэхгүй байна. Энэ олон хүүхдүүдэд маань байр хүрэлцэхгүй байна. Цэцэрлэгт бас байр хүрэлцэхгүй байна. Энэ сумдуудад шинжилж өгөх хэрэгтэй байна. Гэт ийм юм шийдчих боломж байсан. Хамгийн сүүлийн жишээ болгоод 2015 онд Эрдэнэт үйлдвэр 28 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүний 18 тэрбум миний одоо гаргасан менежментээр 18 тэрбумд ашигтай ажилласан. 28-аас 18. Тэгэхээр энэ 18 тэрбумын ашигтай ажилласан үнийг яах ёстой юм? Шагнах юм өнөөдөр. Гэхдээ тийм их мөнгөний Цогтбаатарыг шагнах юм. Төр яах юм гэдэг асуудал. Цогтбаатарт менежмент хийснээрээ яах юм одоо нэг одог өгөх юм. Мөнгө өгөх юм гэдэг асуудал гараад байхгүй. Хэрвээ надад боломж болоод тэгээд одоо тэр 18 тэрбумын 10% 1.8 тэрбумыг одоо энэ шагны яах юм бол би одоо дормчуудаа тэгээд хөрөнгө оруулалт болгож өгөх боломж байна. Би тийм хийчихэд байгаа байхгүй. Хийчихэд байгаа. Тэгэхээр энийг бол хүн ярихгүй байдаг. Тийм ээ. Тэгэхээр энийг ярихгүй юм чи би өөрөө ярихаас өөр арга байхгүй. Ярьж ич хүнд ойлгуулах асуудал тийм. Тэгэхээр төрийн хар хүн гэдэг бол өнөөдөр хувьдаа мөнгө завших уу тийм ээ нийгэмд өгөх үү гэдэг л асуудал. Эрсдэлтэй алхам. Энэ олон төслүүд оюу толгой, таван толгой энэ төр яагаад явахгүй вэ гэхээр энэ эдийн засгийн бүлэглүүд явуулахгүй гацаагаад байгаа байхгүй. Тэгэхээр бид энэс зөрөгтэй татгалзах чаддаг л тийм хүн хэрэгтэй. Тэгэхээр миний сонголт хатуу байсан. Тэгээд энэ ажлаас халахдах үндэслэл болсон. Тэр 100 дугаар тогтоолыг бас биелүүлээгүй. Энэ Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэс AMGL гэдэг одоо дампуурсан компанид өгөөд тэгээ алдсан бол бид нар Эрдэнэт үйлдвэрийг одоо англи тэр үед одоо Just-ийн асуудлаар маш хүнд асуудалд орчихсон. Барьцаан тавигдчихсан. Хэрвээ бид нар тэрийг хэмээгэн одоо компанид өгсөн бол төрийн одоо өмчийн хороо өөр дээрээ байлгасан учраас хамгаалж авч үлдээд Эрдэнэт үйлдвэр аваад үлдчих. Хэрвээ тэр компанид өгсөн бол бид нар одоо Just-ийн одоо барьцаанд аваачаад английн шүүхтэр алдчих байсан. Ийм хариуцлага юм яваад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр магадгүй Цогтбаатар гэдэг хүн ажилгүй болсон, эрхчлөөтэй болсон, хувь хүндээ хохиролтой. Нийгэмд ашигтай байсан. Ягаад гэвэл үр дүнгээ өгчихсэн. Ийм л асуудал үндсэндээ одоо болсон юм байна. Тэгэхээр би бол нэг одоо шилэлгснээр нэг одоо надад хутаад энэ униад ч юм байхгүй. Ер нь одоо цаашдаа бол төрд бол бид бол ер нь үндснийхээ эрх шиг зориг ихсэн хэлсэн мэдэн шүү дээ. Нэгдүгээрт үндэсний эрх шиг, хоёрдугаарт тэр нам эвсэл гэдэг нь байгууллагын эрх шиг, гуравдугаарт хувийн эрх шиг. Тэгэхээр өнөөдөр нэгдүгээр эрх шиг л бодох хэрэгтэй байгаа. Тийм л одоо хүмүүс Монголын төрд олон болоосай л гэж бодож байна. Нэг хэсэг бас халахгүй чөлөө төс хөдөөжийн чөлөө төсийн талаар нэлээдгүй яригдлаа л да. Энэ тал дээр та ямар байр суурьтай байсан? За цаагаарнаас маш олон асуудал хөндөгдөж яригдчихсэн. Тий. Ер нь бол энэ халахгүй чөлөө төсийн асуудал энэ өөрөө энэ тогтоол нь их хурлын 75 дугаар тогтоол бол яг баяр ёслол үеэр гарсан. Өөрөөр хэлбэл одоо 2015 оны 7 сарын 9. Хүн бүхэн одоо сатаарчсан нэг тийм л үе байсан л да. Тэгээд энд бол одоо тухайн үеийн 76 их хурлын гишүүд бол хариуцлага хандсан. За тэрэн дотор бол одоо эсэргүүцсэн тодорхой хүмүүс бий. За тэд нэр ойлгож эсэргүүцсэн юм уу? Үнэхээр одоо эсэргүүцэх ёстой байсан юм уу гэдэг нь
цаг хугацаа харуул. Тэгэхээр би бол одоо тэр усуудад бол талархах хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр бид одоо өнөөдөр халахгүй хөдөөчгөн чөлөөт ус 500 мянган газар гэдэг чинь нэг бүхэл бүтэн улсын хэмжээ. Тийм ээ 7200 хөлбөмбөгийн талбай шиг тийм хэмжээг л бид нар хэн нэгэнд ашиглуулах, эзэмшүүлэх, төр одоо хэрэглүүлэх ч гэдэг юм одоо ямар ч хэлбэрээр өмчийг харилцаанд оруулж болно. Гэтэл тэр хөрс нь өөрөө их эмзэг хөрс. Бүр одоо 60-аад оны үед, 70-аад оны үед шинжлэх ухааны үндслэлээр тэнд одоо хөрс тэр тэнд одоо газар нутгийг хэрвээ газар тариалангаар ашиглавал 30 мянган гаагаас илүү ашиглаж болохгүй гэдэг дүн шилгээ гарцсан. Тэгэхэд тийм том хэмжээгээр ашиглах гэж байна. Сүүлдээ энийг бид нар асуудал болгоод эхлэнгүүт гүйг одоо эн чинь 500 мянган гаа биш шүү дээ. Одоо 20 мянган гааг л хашин шүү дээ гэдэг ингээд яриад эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр бидний алхам их зүг байсан. Энэ одоо тогтоолыг гаргахад засгийн газар хариуцлага гаргасан. Засгийн газар. Өөрөөр хэлэх юм бол шийдлийн засгийн газар энэ одоо засгийн газрынхаа 402 дугаар тогтоолыг зөрчилсөн. Тэр нь ямар тогтоол гэхээр шилээд үсгийн асуудлыг үйлдвэр хөдөөж байгаа яам хариуцна гэсэн. Тэгтэл хамаагүй хүнс хөдөөж байгаа юм хариуцаад тэгээд анхнаасаа их хурлд оруулахдаа засгийн газрын тогтоолыг зөрчиж оруулчихсан. Тэгэхээр өнөөдөр магадгүй энэ 500 мянган гааг газрыг тийм ээ цуцлахын төлөө анхнаасаа нутгийн зөвлөлд явсан. Тэгээд бид нар чинь халах хуулын иргэдэд зөв мэдээлэл өгөхин тулд очиж одоо өөрөөр хэлбэл үндсэн хуулиа зөрчиж байна, салбар хуулиудыг зөрчиж байна, үндэсний аюулгүй байдлын үжил баримтлалаа зөрчиж байна гэдэг асуудлаар 3 субъектэд бид нар өргөдөл өгсөн. Ингээд тэмцсэн. Тэмцэхээс өөр арга байхгүй. Өвгдөөдсөн маань халахгүй нутгаа хамгаалж явж исэн бол бид нар тэр халахгүй нутгийнхаа нэг хэсгийг бас л хамгаалах ёстой. Тэгээ аваад үзэхэд бүр хятад руу орох хил хүртэл ингээд тастаад авчихсан. Авахаар тийм хэмжээтэй байсан шүү дээ. Тэгэхээр бид өнөөдөр магадгүй Цогтбаатар тэр хин нэгэнд одоо эсрэг харагдаад гэдэг юм уу, тэрс үзэлтэн болж харагдаад гэдэг юм уу, нэг бол одоо зарим нэг нь одоо ямар нэгэн шоу хийж гэж ойлгоно. Ямар ч байсан газар нутгаа бид нар бүрэн бүтэн байдлыг л авч үлдэх ёстой. Энийг ямар нэгэн байдлаар одоо ашиглах гэж эрэмзэлсэн тэр эрэмзлийн зогсоох ёстой гэж үзсэн. Одоо ингээд одоо хүртэл бид нар цустуулна гэдэг асуудал яригадаад нэг хэсэг ингээд чимээг болчлоо. Зарим одоо их сурвалжаас үзэхэд бол ярьж байгаа хүмүүсүүдээс юу гэж юм гэхээр энийг одоо явуулаагүй дарамтын ард түмэн бол буруу байна. Дараа нь одоо харамсахулна тэр гэж ярьсан. Тэгэл хөдөөчгөн бүс одоо шилбэл чөлөөт үсийг чинь одоо Монголын нийгэмд чинь 4 тэм чөлөөт үсийг байгуулж утсан. Хинж ашиг өгөөгүй. Тэгэхээр бид дахиад туршилтын тулаа болж болохгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт бид халахголчууд буюу дорончууд бид газар нутгаа бас хамгаалах хэрэгтэй. Энэ чөлөөт үсийг магадгүй 500 мянган га газрыг бүх дорончуудтай яагаад өгчөж болохгүй газрыг. Үржилшинтэй газрыг өгчөж яагаад болохгүй. Тэгсэн бол хэрвээ цаашдаа ингээд хэн нэгэн ашиглах бол тэр ашиглах гэж байгаа улсууд мөнгөтэй улсууд байж болно, баян улсууд байж болно. Тэгвэл тэр мөнгө нь бүх ард түмэнд л очино. Гэхдээ бүх ард түмний өмч болчихж байгаа тийм ээ. Үндсэн хуулиндаа бол ард түмний өмч гэж байгаа. Гэхдээ тэр газар нутгийг бид нэр доржуудаа хуваат өгчих боломж байх шүү дээ. Дараа нь яаж ашиглах асуудлыг бол хуулиар зохицуулчих болох байхгүй. Энэ нэг бол хоёрдугаарт аялал жуулчлалаар хөгжүүлэх боломжтой. Одоо бид нар тэрийг одоо ямар нэгэн хашаалаад гэдэг юм уу, ямар нэгэн үйл ажиллагаа яваад ирвэл тэнд зэрлэг амьтад нь алга болно. Тэр шувууд нь одоо нүүр нүрийн чинь бүр ингээд бүр эрэг дагуур нь тэгээд авцсан байгаа шүү дээ. Тэгээ нүүр нүрөөгөө бид нар одоо яаж орох юм гэдэг асуулт. Хүн урд талаас нь орно, хажууд талаас нь орж чадахгүй болох тийм хэмжээнд болгоцсон. Тэгэхээр бид нар энэ одоо энэ чинь олон улсын байгаль одоо хамгаалах тэр конвенцүүдийг зөрчиж байгаа байхгүй. Тэгэхээр бид одоо тэр байгалаа харин бид нар тэнд чинь юу барьж болох юм тийм ээ? Том аялал жуулчлалын одоо бүс нутаг болгоод зэрлэг амьтанд явж яадаг, ургамал нь байж яадаг. Тэрийгээр одоо ингээд заавал юм ухаж гэдэг юм уу? Тийм ээ? Заавал сэндийлж гэдэг юм уу?
монголчууд эртээр үеэс газар тариалан эрхлээд нээх тэгж хөгжөөд юм уу амьдэрсэн тийм ус биш. Мал аж ахуйгаар. Ер нь одоо олон улсын эдийн засагч нар энэ судлаачид бол Монгол улсыг чинь одоо юугаар хөгжих гэхээр энэ уул уурхаар хөгжихгүй шүү дээ. Уул уурхаа бол зүгээр төр зүрийн юм. Хөдөөж хурал үз. Нөхөн үрж шүү дээ. Хөдөөж хож. Одоо малын бүх юм хэрэглэх ёстой. Нүдийн, жихийн, хамрын одоо бүгдийг хэрэглэж эмэнд хэрэглэх юм, өөр бүтээгдэхүүн болгох юм уу? Ингээд бүгдийг хэрэглэх боломж байгаа байхгүй. Бүх одоо аймаг сумнда хөдөөж боловсруулах тийм паркууд байгуулад тэр паркаар ажлын байр бий болоод ингээ хөгжлийн том гарцууд байгаа байхгүй. Хэрвээ тийм л одоо бүс байгуулъя гэсэн бол эхлээд дэд бүтцээ байгуулчихгүй байсан. Дэд бүтцээ байгуулаагүйс болоод бид нэр одоо маш их алдаа оюутлогоо дээр ч алдаа гараад байгаа шүү дээ. Энэ тамсаг дээр ч алдаа гараад байгаа шүү дээ. Тэгэхээр бид одоо дэд бүтцээ байгуулаад тэнд бүхэл бүтэн хот байгуулаад тийм ээ ингэж явах боломж биднэрт байсан шүү дээ. Тэрийг яагаад тэр гэрээ мэрэндээ тусгаад ингэж яваагүй. Тэгэхээр энэ дээр бол одоо нутгийн зөвлөл маш их шүүмжлэлтэй хандах асуудлаар биш юм. Бид одоо хамгийн гол нь асуудлыг ач холбогдлыг одоо зөв ард түмэнд ойлгуул, зөв хамгаалж тэгээд одоо энийг цаашид зөв тогтолцоогоор нь аваад явах, зөв одоо менежментээр тэр аялал жуулчлал байдгийн юугаар одоо жишээлбэл мөнгө зарахгүйгээр тий яаж хөгжиж болох вэ? Нэг заагвар мөнгө зараад яаж хөгжиж болох вэ? Тодорхой хэмжээний зардал гарна. Эрсцэлж гарна. Бид нар чинь ингээд далайд гарцгүй. Далайд гарах гарцвал ерөөсөө доронтол л шүү дээ. Тэ төмөр замын ер нь одоо төмөр замыг бол хөндлөн ийм төмөр замын хөгжлийг бол тэгж л ойлгох. Тэрнээс уул уурхай ухдаг төмөр зам биш. Уул уурхайгаа ухахын тулд төмөр зам тавих биш. Өөрийнх нь газар нутгаар баруун Европ руу шууд хятад руу холбосон ийм хөндлөн төмөр замуудыг барих хэрэгтэй. Тэрийг одоо голоорооч тавьж болно. Зүүн зүгээр явж болно, баруун зүгээр тавьж болно. Ингээд байх юм. Тэгэхгүй болох тэр бидний бодлого тодорхой биш болох тэр Оросуудад ингээд Транссибирский зам гэдэг хойгууранд тойруулаад Алма-Атагийнхэн ч болох Торын зам гэдэг урд ууранд тойруулаад ингээд бидний Монголыг чинь тойроод яваад байгаа байхгүй. Аль тэр хөгжилд гэдгийг мөнгө олох юмдаа бид нар төрөө сэтгэж орохгүй болвол тэгээ бид нар хөгжлөө ерөөсөө гадныханд алдаад байна гэсэн. Тэгэхээр би бол одоо өөдрөг сэтгэлтэй хүн эзэж одоо магадгүй алдсан алдаа байж болно. Тэрийгээ засаа залруулаад явах хэрэгтэй. Энийг одоо хийхин тулд бид нар одоо төрд одоо тодорхой хэмжээгээр нөлөөлж л ажиллах хэрэгтэй. Нөлөөлж ижил яа. Магадгүй Цогтбаатар баг байхгүй гэж одоо ярьж болно те. Тэгвэл одоо баг гэж юу хэлээд байгаа юм? Эдийн засгийн бүлэглэлд орсныг баг гэдэг юм уу? Эдийн засгийн бүлэглэлд ороогүй ард түмдэг хамт байсныг баггүй гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр би бол багтаа хүн тийм ээ? Багтаа хүн. Цогтбаатар мөнгөгүй ядуу амтэн гэж хэлж болно тийм ээ? Хөрөнгийг чинь босгож болдог тийм ээ? Тэгэхээр хөрөнгийг босгож чаддаг менежмент хэрэгтэй болохоос ч мөнгийг энэ тэндээс нь хулгай хийчихэд мөнгө төрөөс хулгай хийчихэд тэр мөнгөө буцаагаад олох гэдэг менежмент бол энэ бол нөгөө олигархууд гэдэг тогтолцоо чи яваад байгаа. Тэгэхээр бид нар олигархууд гэдэг тогтолцооноос л гарах хэрэгтэй. За нэвтрүүлгийн мань цаг өндөрлөг зөвч чинь тэгээд Дорнод аймгийн ер нь ирээдүйн хөгжлийг та за нутгийн зөвлөлийн зүгээс ер нь яаж харж байгаа? Ерөөсөө нэг үгээр хэлэх юм бол зүүн хязгаар нутаг тэр тусмаа Дорнод аймаг бол Монголын ирээдүй. Тий. Өөрөөр хэлбэл биднэрт бүх боломж байгаа. 20 хэдэн жил тэр боломжоо гаргах чадсангүй. 20 хэдэн жил маш харамсалтай. Тэр хугацаа бол хангалттай хугацаа. Тэгтэл бид одоо төмөр замаа хөндлөн шууд хятад руу холбох тийм боломж байсан. Тийш баруун аймагт хад юутай маш хүнд газар 1 гаруй километрийг тавьж болсон мөртлөө тийм ээ хатуучтай тавьж болсон мөртлөө 330 км одоо Хинтигээс нааша Доронт руу 330 км замыг л бид нар 8-9 жил явж шít. Шууд Аршант руу төмөр зам хатуучтай зам одоо халах гол руу зам тавих хэрэгтэй. Тамсар руу зам тавих хэрэгтэй. Энийг бид нар хөрөнгө яах юм бол шууд далайд гарна. Цаана одоо жишээлбэл хөөтөр төмөр зам тавих уу, Аршантаар тавих уу гэдэг асуудал байгаа байхгүй. Хөөтөр тавихад бол нэг 50 хэдэн километр байдаг. Аршантаар тавихад 100 хэдэн километр байдаг. Хөөтийн цаашаа хятадд цаана одоо бэлэн байна уу? Одоо жишээлбэл олон улсын тараас нь бэлэн байна гэдэг асуулт. Аршантаар явхад энд тараас нь бэлэн байна. Тэгэхээр энэ сонирхол нь яагаад тийм урт замыг сонгоод байна? Яагаад богино замыг сонгох вэ? Цаана ирээдүй байна гэдэг яагаад хийхгүй байна гэдэгт л харамсалтай байгаа. Тэгэхээр энэ хөгжил бол одоо биднэрт бол бэлэн байна.
Тэр сэргээж мэргээж мандуулах биш ээ. Сэргэн мандал гэдэг чинь одоо хуучин хиллэг, хуучин юу шүү дээ. Сэргэн мандал гэж одоо байхгүй. Засгийн газрын хийсэн ажлыг би хийж ийн гэж ярьсан. Их хурлын гишүүд чинь бол яах ёстой. Их хурлын гишүүд бол хуулиан батлах ёстой. Хуульдаа энэ концепцүүд оруулах ёстой. Тэр замаа хаан тавих гэдэг юм тийм ээ. Тэр эрчим хүчээ яах гэдэг энэ эрчим хүчний системээ яаж өргөжүүлэх гэж 100 мегаватт болгох гэж байгаа. Иймэрхүү бид нар бодлого авах. Тэгэхээр юм бол ажлын байр нэмэгдэнэ. Дорнот бол одоо Монгол ирээдүйг харагдана. За баярлалаа. Өнөөдрийн маань зочны цагийн төрөд өндөрлөж байна. За зочны цаг нэвтрүүлэгт маань Улаанбаатар хот дахь Дорнодамын нутгийн зөвлөлийн дарга цогтоотор өргөдөө оролцож бас сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн одоо танай телевиз ингээд бидний одоо ярилцлагыг тийм ээ чөлөөтэй гаргаж тийм ээ ард иргэдтэй бас харилцаж болох юм боломжоор хангадаг ийм одоо нээлттэй телевиз. Тэгээд та бүхэнд одоо маш их амжилт хүсье. Ер нь одоо бидний санаа бодлыг ард түмэнд хүргэсэн, ард түмний одоо санаа бодлыг биднийг одоо шахаж ажилуулсан ийм л одоо байдлаар дөрөвдөх засаглалын одоо таанахтын маань ажил бидэртэй ингэж хамтарч байх юм бол өшөө их үр дүн төрнө гэдэгт одоо эргэлзэхгүй. За баярлалаа.